За баярлалаа. Энэ их чухал төсөл байгаамаа. Ангела Меркелийн айлчлалын үеэр энэ уул уурхай салбарт хамтран ажиллах технологийн салбарт хамтран ажиллах том гэрээ хийсэн л дээ 2011 оноос. Одоо 8 жил болоод яг энэ чиглэлээр холбооны Герман улстай ерөөсө хамтарсан өөртөө ажил хийгдэхгүй ганц гэрэлгийгээтэй ажил нь энэ байгаамаа. Уг нь бол бид чинь уул уурхай ашигт нутгийн чиглэлээр ашиг сонирхлын хамгийн бага зөрчилтэй Герман улстай ингэж хамтарч ажиллах чиглэлээр одоо төрийн дээд хэмжээнд анх удаа канцлер өөрөө ирж ингэж гэрээ хийсэн. Тэгээд эндээс хойш бол үр дүнтэй ерөөсөө өөртөө хэмээгээгүй. Тэгээд энэний үр дүн ярихаар холбооны Герман улс шөөч янз янзын чиглэлээр энэ ажилсан Монгол хөтөлбөр бусад нэг Африкийн орнуудын болж байгаа маршал төлөвлөгөөнийхэн дагуу Монгол улсад өшөө хамтын ажиллагааны юмуд нэлээд ярихнууд бол байгаад байгаа юм л да. Тэгэхээр энэ нөгөө канцлер нэрэд ярьсан юмнаас үр дүн гарахгүй байгаад байгаа учраас зарим нэг юмдаар бол жоохон тийм хойр хандаад ах шүү гай. Энэ дээр гэгээтэй байгаа нүн ашигт малтал технологийн энэ сургууль байгуулагдаад сургуулийн талаас энэ их сайн сургууль юм байна. Ноёдын жил өнгөрсөн жил анхныхаа сургалтыг хийсэн. Бүх хүүхдүүд нь дэлхийн хэмжээний боловсон хүчин бэлтгэсэн. Төгссөн хүүхдүүд нь бүгдөө ажил төрөлд ерөөс эрэлт хэрэгцээтэй шууд орчдөг юм байна. Тэгээд тэр бол Герман англи хэлээр сургуулаа төгсдөг ийм сайн сургууль байгаа л. Тэгээд уг нь бол манай тал энэ Германы талаас 4 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлээд бусдыг манай тал даах хэрэгтэй юм л. Тэгээд харамсалтай манай улсын төсвөр хийж чадахгүйгээд аргаан барагдаад л тэгээд ингээд нөгөө гуйдгаараа гуйдаг. Тэгээ Европын холбооноос Германаас гуйгаад ингээд арай хийж бас нэлээд хэдэн жил ингэж ажиллаад байгаа. Уг нь энийг тэр кампусын тэр аль хэзээ хурдхан шиг бариад тэр оюутнуудын нөхцөл байдлыг сайжруулаад дэлхийн хэмжээний ганц сургууль одоо олон улсын хэмжээний юм сургууль байгуулагдаа. Тэгээ манайх ч уул уурхай ашигт малтмлын чиглэлээр өөрсөндөө сайн боловс үржилж байгаа ийм юу л да. Тэгээ одоо ингээд 7 сая еврогийн хөнгөлтэй зээл олох боломжийг энэ Германы засгийн газар дэмжиж энэ Сэргээн босголтын банкын энийг одоо дэмжиж бол би их талархаж байгаа. Тэгээ энэ бол тэгээд үйлдвэрийн салбарууд зөвхөн одоо манайхан уул уурхай гэж үзэж байгаа энэ эколог, инженер, техник, барилгын тэр гэх олон чиглэлээр бас хүмүүс бэлтгэхийн боломжтой сургууль болчиход байгаамаа. Тийм учраас энийг дэмжиж байгаа юм. Энэ дээр бол зүгээр энэ нөхцөл нь ч гэсэн сайн юм байна лээ. Одоо ингээд нийтээ 29 оноос 49 он хүртэл жил болгоны жоохон төлөөлөл явуучих юм байна л л. Тэгээ 2 хувийн үедээ тэгээд ийм зүгээр хүүгийн эхний жил төлнө 29 оноос ингээд төлнө. Тийм учраас би зүгээр энийг юу гэж хэлэх гэж байна гэвэл энэ одоо нэг тендер зарлагдаад өнгөрсөн жил биднээс чинь юу нэг манайхны 2.5 тэрбум төгрөгийг оруулахгүй улсын төсвөөс хассан байсан. Сүүлд нь ажлын сектор орж байгаа нь 2.5 тэрбум төгрөг одоо зуулгасан. Тэгээ энэ олон улсын хэмжээний сургууль болох учраас одоо тэр нэг 2.5 чи юу ч барих гэдэг юм нэг барилга барих гэдэг шүү. Юу барих гэж бол тэрэн дээр одоо их сайн одоо хяналт тавиарэ. Нэг янз янзын компаниуд очиод л тендер нь хойшлоод дахиад олон улсын хэмжээнд шившгэн тариа. Германы талд нөгөө ингээд тусламж үзүүлээд байдаг. Монголын тал нь тендер нь нэг арчаагүй компани ороод чанар муутай мийчихвэ. Дээрээс нь бол нөгөө тендер нь хугацаанд зарлагдаж өгөхгүй нөгөө 2.5 тэрбум арай хэдийн суулгуулсан мөнгө нь буцчих үедээ гэсэн байдлаар энэ тендер Тэрвштаг гишүүний микрофоныг 1 минутаар нэмье. Тэр одоо тендерийн тэр нь сургуулаас нь юм уу энэ боловсролын яамнаас хяналт тавьж байгаа юу? Би яг энд ачаалал би тендерийн талаар янз янзын юмд ордгүй. Гэхдээ бол энийг зүгээр би нөлөөлөх гэж байгаа юм биш. Чанартай эмээгээр гадны байгууллагаас бид мөнгөө төлж одоо өөрийнхөө 7 сая евроны хэмжээ өгч чадна гэж дахиад зээл авж байгаа. Арай хэд нэг улсын төсвөөр тавиулсан мөнгө төгрөгөн дээр чанартай сайн хийх талаар та нар ямар хөө ажил хийж байгаа. Энэ Улаанбаатар хотод зарлагдж байгаа юм байна шүү. Энийг анхаарч ажиллаарай. Тэгээд нэг янз янзын дунд албан тушаал хүмүүс эвдийн дулаан авилах хул гэдэг завсраас нь баллаа хийчихвэ гэж би зүгээр ийм л санааг хэлэх гэсэн энэ дээр та нар анхаарч ажиллаж байгаа юм байна уу? Анхаарч ажиллаарай гэж хэлье. Баярлалаа.